манай энэ чуулганы ажиллагаа Eagle телевизээр шууд явагдаж байгаа. ТV-с бас шууд явагдаж байгаа. Тэгээ бид яг нөгөө явах цагтаа эхлэх шаардлага байсан 10 цагаас. Эрхэм хүндэт төлөөлөгч журмын нөтөө амьд явах сайханч ард түмнийхээ төлөө үгээ хэлж үйлсээ дэвжээж хэрэг гарваас тэнцэж чаддаг байх нь бидний амьд яваагийн хүн бол төрсний маань гол утга учир үлээ. Ингэж ойлгож ухаарсан хүмүүс өнөөдөр энэ ардчилсан шудрагчдын холбооны ангидугаар чуулгандаа хуран чуусныг харахад зүүнсний сайхан санагдаж байна. Чуулганы эрхэм зочид хүнд төлөөлөгчтэй амжилт өссөн өрөөж мэдчилж байгаамаа. Та бид арчилсан холбоо төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулад цаг хугацааны хувьд удаагүй шудраг түмний анхаарлын төвд ямагт байж ирлээ. Аливаа асуудалд хоосон сүржигэнж улс төрийн дуйлаан дэгдэж хөөрөгддөг биш. Харин хэрхэн шийдвэрлэх арга замыг оновчтой шийдлийг хайж эрүүл сурвал ухаанаар ханддаг шинэ бодлого тодорхойлогч байхыг ямагт эрмэлзэж ирснээр арчилсан хүчний холбоо улс төрийн намуудаас ялгаран улам бүр чадварчж өргөжин тэлжээ амжилтаар чуулгана эхлүүлж байна. Бид зүгээр суусангүй. Монголоо хөгжүүлэх өрөөндөр хангаан, төвийн, зүүн, говийн бусчилсан чуулганыг амжилттай зохион байгууллаа. Арчилсан хүчний холбооны үзэл санаа, туйлын зорилгоо нийгэм бяттинкээс сууж эхэллээ. Улс төрийн эрхэш намуудын үйл ажиллагаанд арчилсан хүчний холбоо бодит шүүмжлэлтэй хандаж шинжлэх ухааны үндэслэлтэй судлан босруулж гаргасан гарц утас хүрээ улсын их хурлын гишүүдээрээ дамжуулан нараа сэтгэлгээний зуучлагчийн үүрэг бүхий улс төрийн үзэгдлийг анх удаа амжилттай туршлаа. Эрхэм нөхдөө Монголоо хөгжүүлэхэд юу саад болж байна вэ? Нам бүр улс төр чүрийн өөртөө болон бусдад тавьдаг энэ асуудал загвар нь хязгаарч хотрогддог хувцас байдал биднийг нөмөрсөөр байна. Хоолоогоо судал 22 жилийн үгийг бид давтсаар байна. Тэгээд ганцхан ас аюулт дээр санал нэгдэж байна. Төр засгийн газрын олигархчсан бизнестэй авсаатсан улс төрийн эргэн хүндэл үйлчлдэг хүнд суртал тогтолцоо Монгол улсын хөгжилд үнэхээр өнчөдөр тушаа болж байна. Монголын ард түмнийг царайд оруулж, амжиргаанд нь зүйлрийн дарамт төвчруулж, өөдөө өнгөтэй бүрийг сойлж, өөдгөө дөрөхтэй муухай Монголыг бий болгосон одоо ч бас ханд цадаагүй байна. Улс төрийн соёлтойгоор өөрчлөх гэж арчилсан арга замаар арчилсан хүчний холбоо бүхэл бүтэн 2 жилийн турш тэмцлээ. Шүүмжиллээ. Улс их орны эрх ашиг хохироосон сайдуудыг огцруулах гэж зүтгэлээ. Олигархчсан хууль бус төрд эрүүл сурвал ухааныг сонсох чих харах мэлми байдгүй юм байна. Төрөвч нэгтэй намуудын парламент засаг руу халтран орох шинэ болгоомжлол нийгэмд бий болж үүнээс сэрэмжлэх эрх зүй эдийн засаг ёс зүйн орчныг арчилсан хүчний холбоо хамгийн анх эрэлхийлж эхэлснээрээ арчилсан хүчний холбооны бие даасан хараат ус улс төрийн бодлого чиглэл төлөвшин тогтсон юм а. Тийм ч учраас Монгол улсын өнөөгийн байдалд өгөх доорх үнэлгээ уялах сэдэлж хамгийн бодиттой гэдэгт огт эргэлзэхгүй байж болно. Үнэн үс цагаамарт ямагт үннээрээ байж худлыг ялж мөнгөд хүндлэгддэг учраас шудраг улсын эрхэмлэн нэгдсэн та нартай хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн өрөөж чуулганы ажилд амжилт хүсье. Нөхдөө үнэндээ төр засгийн газрын олигархсан хүнд суртал тогтолцоо улс Монголын хөгжилд үнэхээр чөдөр тушаа болж байна. Монголын ард түмний амжиргаанд зүйлүүрийн дарамт чухалд учруулж өөдөө өнгөтэй бүрийг өөдгөө дөрөхтэй муухай Монголыг бий болгосон ирнэд бас тэд дахин ханд чадахгүй өшөө цаашаа улам бүр шуналцсаар байна. Муухай Монголыг сайхан Монгол болгох гэж улс төрийн соёлтойгоор өөрчлөх гэж арчилсан арга замаар арчилсан хүчний холбоо асуудлыг шийдэх гэж өнөөдөр энд хурамжуулж байна. Улс их орныхоо эрх ашигыг хоригдсон сайдуудыг огцруулах гэж хүртэл тэмцээд бид амжилтанд хүрч чадаагүй. Гэхдээ бидний тэмцэл ариун шудраг гэдгийг энд онцолж хэлмээр байна. Олигархцсан төр эрүүл сурвал ухааныг сонсох чих харах мэлми байдгүйг бид түрүүн хэлсэн бид үнэхээр энэ хугацаанд олж мэдлээ. Асуудалд оновчтой шийдэл гарах үүднээс хандаж хамгийн зөв гарцыг бий болохын төлөө бид дахин тэмцэж дахин ажиллах болно гэдгээ энд бас онцлон тэмдэглэхийн зүйтэй гэж үзэж байна. Нөхдөө
Монголд өнөөдөр хүмүүс айх аюулгүй эрүүл сурвал орчинд амьдрах, орчны элдв бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хууль ёсны эрхээ эдэлж чадаж байгаа билүү? Зорсон их үсэхэн үрдэн үсхийн тулд сайн сайхан амьдрах, урд удаа наслах, та бидний улс төрийн дэвшлэлээр олж ирсэн арчлын үн цэсийг хамгаалан мэгчүүлэхэд юуны өмнө хүн бүр амьд байх нь чухал юм аа. Монголын засгийн газар та бидний амь насны баталгааг хангах, хамгаалах онцгой бүрэх дүүргээ үнэндээ биелүүлж чадсангүй. Монгол өөрчлөлтөнд тансаглаж шулгачууд нь зовж явна. Бид ийм нийгмийн төлөө хүс хүчээ зориулахыг хүсээгүй. Ийм нийгмийг байгуулах гэж бид нар тэртет 90 онд тэмцэл босч өнөөдрийг хүртэл тэмцлийн энэ гал дундор туулж ирээгүй. Өдөр дунджаар 56 гэмтэрэг гарч 20 хүн эрүүл мэндээрээ хохирч 5 хүн хорвоогийн мөнгө хүсийг үзүүлж байна. Жилдээ 7300 хүн гэмтэл авч 8525 хүн амь насаа алдаж байна. Улаанбаатар хотод хүн амын 63% нь оршин сууж байна. Улсын нийслэл сүүлийн ганцхан жилд 100,672 гэмтэрэг гарсныг тоон үзүүлэлтээр авч үзвэл гэмтэргийн улмаас нийслэлчүүд өдөрт 172.1 сая төгрөгийн хохирол хүлээж 10 орчим иргэд амь насаа алдаж 33 хүн эрүүл мэндээрээ хохирч хүн дүндэн гэмтэл авсан байна. Нийгэмд очруулж буй аимшиг тор уршихаараа гэмтэрэг айх хуулийн богиновсон голомт нь хаана байна вэ гэвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болж байна. Зөвхөн зам тээврийн осолд 18-аас 35 насны залуучуудын гаргасан осол зөрчил нь нийт осол зөрчлийн 80% эзэлж байхад хүнд жолооны үнэлэхийг хэрхэн олгож байгаагаас ослын тоо хэмжээ хохирол шууд хамралтай байгааг ойлгодог, зас залруулах арга хэмжээ авдаг эрх мэдэлтэн алга байна. Сонсдог төрч алга, дөрвөн журам мэддэггүй танхаа зэрлэг жолоочлоор хүүхдүүдийг дайрч сүйтгэхэд байна уу? Эсвэл төр захиргааны байгууллага түүний хот төлөлтийн бодлогын алдаа зохирол ийм аюулыг дагуулж хөтлөөд ирвэ. Жирийн иргэд гэмтэргийн золиос болж олигархууд хуйлгүй юм шиг авирлаж дэндүү ганган тансаг хаос шилэн ордон татварлагчдын мөнгөөр тансагсаар байна. Тэд албан тушаалын нөмөрдөөлөгд дор та бидний хуурам ихэлсээр ирлээ. Цаг үргэлж дайн самууны төгшөө зорсон байдалтай байдаг орны хэмжээнд бид амьдарч байна. Монголд үнэндээ чимээгүй дайн болж байна. Чимээгүй дайны хөлд хүмүүс өдөр тутам таварваараа амь насаараа алдсаар байна. Бид үүнийг хүсээгүй. Ийм байхыг төвчих дуугүй суух хэрэг бидэнд байхгүй. Аюултай Монголыг аюулгүй Монгол болгож шинжлэхийн төлөө бид үгээ хэлэхээр энд хурамч болж байна. Засгийн газрын тунхлаж буй өсгөнгүй хөгжил бидэнд юу өгвөө? Монгол улсын эдийн засаг хурцтай хөгжиж, эдийн засгийн өсөлт 20% боллоо. Нэг хүнд новдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $5,000 хүрлээ гэдэг нь айл өрхийн бодит амьдрал бууж ирсэнгүй. Хүн амын 40% нь ядуучууд гэсэн нэр аягтай улам зэлмэн амьдарч байна. Төрийн эрх хөрөгч олигархуудын гарт Монгол орны баялагын 90% нь төвлөрч байна. Хүн амын дийлэнх болгоод үндэсний баялагын ердөө 10% ногдож байна. Энэ оны 1-р сард өргөн хэрэглээний барааны үн өмнөх сарынхаас 3%, өмнөх оны мөн ихээс 13.8%-аар тус өссөн байна. Үнэн дээр инфляц өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд бид дарлуулж амьдарч байна. Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 62.7 мянгад хүрч 2010 оны мөн ихээс 54.5%-аар өссөн нь ажилгүйдэл ядуурлах хоёр хэрхэн уралдаж байгааг харуулж байна. Бидний амьдралын бодит байдал ердөө л энэ үзүүлэлтүүд үүнийг одоогийн засгийн газар та биднээс нууж ирлээ. Ядуурлыг дагаж өвчлөл үндийж эрүүл мэндээрээ хүмүүс хохирсоор байна. Амьдрахын эрхээр эрүүл мэндээ гандан орхиж төрсөн биеэ үнэлгэж бэлэн болсон бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болсон байна. 2006 онд доохтой тэмцэх үндэсний сонгоос хийсэн судалгаагаар манай улсад ойролцоогоор 18,900 биеэ үнэлэгч байна гэсэн дүн гарчээ. Анх 1999 онд манай улсын хэмжээнд 45 мансуурагч бүртгэгдэж байсан бол 2008 онд зөвхөн насан үрсэн мансуурагчид 410, өсвөр насных нь 187 өссөн байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд согтууруулгандаа үйлдвэрлэдэг аж ахуй нэгж 200 холд авчээ. Зөвхөн архины үйлдвэр 114 байдгийн 46 нийслэл үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдөр 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 36.4 литр арх согтууруулгандаа ногдож байгаа үзүүлэлт байна. 2009 оны байдлаар улсын хэмжээнд гарсан 20,373 гэмтэргийн 20.9% согтуугаар үлдэгдэж, тэдгээрийн 4.9% нь эмэгтэйчүүд, 48.3%-ийг 18-аас 35 насны залуучууд үлджээ. Сүүлийн 5 жилд 683 мянган хүн эрүүжүүлэхийн хаалга татсан тоон стат хэсэг байна. Жилд 130-аас 140 мянга, хоногт 350-аас 380 хүн эрүүлжүүлэгдэж байна. Монгол орон согтуу Монгол хэмээн цоллуулж байна. Согтуу Монголыг бид эрүүл Монгол болохоор энд өнөөдөр хурамжуулж байна.
Манай төр засгийн газар сайн ажиллаж байгаа учраас хүмүүс архин живж уусаад байна уу? Иргэд охид бүсгүйчүүл юуны учир амьдсан эдрэтэ замыг сонгоод байгаа юм бэ? Хавилдаг засгийн газар Монголд өнөөдөр байна уугүй юу? Хамгийн хачирхалтай нь өнөөдөр 12-оос 13 настай бяцхан охид жирэмсэлж төрөх явцдаа нас орсон гашуун тохиолдолч бас гарсан байна. Жилдээ 450 гаруй хүүхдүүд шар өвчнөр өвчлсөн тоо статистик байна. Энэ тоо энэрэнгүй сайхан төрийн бодлого явуулж байгааг хэлээд байна уу? Эсвэл дампуурсан төр засгийн газар байна гэдгийг хэлээд байна уу? Өвчнгүй эрүүл сарвал Монгол хүн Монголд өдрийн од шиг яригддаг боллоо. Өвчтөе эмгэгтэй Монголыг өвчнгүй Монгол болох гарцыг бий болох гэж өнөөдөр энд хурамчулж байна. 2010 он гэхэд 3 тэрбум, энэ онд 6.2 тэрбум төгрөгийг төсвөөс төвөггүйхэн салгаж нийслэл хотоо Утааг Улаанбаатар болгохоор зарцуулсан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энэ мөнгөний 850 сая төгрөгийг Утаагүй зуухны тендерт зориулсан байх юм а. Талх хулгайсан хүүхдэд 5 жилийн ял оноочтой төр төсвийн мөнгийг өргүү зарцуулж байгаа Утаа хариуцагч сайд дараа нарт ямар шийтгэл оноох болоо. Харин 600 гаруй айлын зуух дэлбэрж олон орон хүний амь насыг хөнөөчгөөг нь өнөөдөр баярлалцгаана. Улсдаа төлөлтөөрөө тэргүүлдэг 1-р амарч газарт өнгөрсөн жил 9,000 гаруй хүүхэд мэндэлсний 300 гаруй нь дутууд өрсөн гэсэн хэлтэй товарамт байна. Эдгээр дутууд өрсөн хүүхдүүдийн 50% нь уушгины иммунитет гэх онцтой байна. Үндэсний аюулгүй байдалтай аршилж байгаа Утаанд жил бүр эрүүл мэнд эх орныхоо ирээдүйг өсгөхгүйсээр байна. Манай улсад 40-с насныхны 4.7% нь хоолойны бактериатай байгаа тоо баримт байна. Энэ бол утаатай дайцсан манай сайдуудын ажлын үр дүнг харуулж байгаа тоо баримт юм а. Нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны мэдээгээр давхарсан тоогоор манай улсын 1.6 сая хүн 66 төрлийн халамж авдаг байна. Нийгмийн сэтгэл зүг ийн амар хялбар бэлэнчлэх сэтгэлгээнд гарчуулан сургаж хавтгаарсан халамжийн бодлогоор хүмүүсийг итгэж Монгол хэмээх үндэстэн мөхөх бодлого төрөөс явуулдаг болжээ. Яг өнөөдөр бид олон үндэстэнд амьдсан лөөвөрчин корпорациудын эдийн засгийн колоничлол дарлагдж эхэллээ. Манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тоо 1 сая гаруй, улсын эдийн засгийн идэвхтэй хэсгээ Солонгос болон гадаад улс орнууд руу ажиллах хүч нэртэйгээр гаргаж байгаа боловч үнэндээ улсын газар угаасан ус төрлөх нутгаас нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлж харьд цөлдөг колоничлын бодлогын эхний алхам улс төрийн бодлогыг илэрлэж үзэхээс өөр аргагүй маа. Тэнд үгээгүй боолын хөдөлмөрт монголчуудыг зүтгүүлж, хань ижил гэр бүлээсэн салгаж, өнчрүүлж, элэг эмтрүүлэм дарлуулж байгаа хүн ард өмгөр сэтгэл энэ төрд үгүй байна. Колоничлын 2 дахь алхам нь хүн ардыг нь уугуул нутгаас нь зөөсний дараа ар ударгаар нь газрын байлгийг уудлан хоослох, цөлмөж дуусгах үйл ажиллагаа явагддаг биз дээ. Тэгвэл өнөөдөр Монголын нутагт байгаа хамгийн их нөөцтэй ашиг тултмын урт газруудыг үндэстэн дамсан корпорациуд, олигархсан засгийн газрын сайд дараа нартаа өгсөн хувьд гаргах замаар Монголын төрд хуульгүй юм шиг дураараа эзэншиж байна. Аюунхай Майнц компани оюутлахын уртыг ашиглахдаа нөөцөөр нь барьцаа иж, ингэснээр Аюунхай Майнц компани цэвэр ашигынхаа 93.2%-ийг өөртөө авч Монголын тал 6.8%-ийг олохоор гэрээ байгуулсан сайдуудаа өнөөгийн ерөнхий сайд сүүгүүдэд үгч хэлүүлэхгүй байгаа. Дуурсан бүхнийг хөсний гэмээр мэдээллийн хэрэгслээр намнаж хөрөнгө мөнгөөр амыг нь давхар үдэж байна. 5,000 төгрөг суйсан хармааны уулгаач яалхуу 5 жилийн ял авч байхад 50 тэрбумыг оюутлахад алдчихсан сайд инээд алдаад төрийн сэнтид заларсуунаа. Улсын их хурлын 57 дугаар тогтоолоор анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа Монголын талын ашиг 50% хүрнэ гэснийг 30 жилийн дараа гэж тайлбарлаад байгаа сүү одуудын засаглалыг Монголын засаглал гэх үү эсвэл хариу орных гэх үү? Өнөөдөр бид хариуцлага хүлээнгээд буй сайдууд 30 жилийн дараа бүгдээрээ ертөнцийн мөнх усыг үзүүлсэн байх магадлалтай. Харин яс нь гайгүй сайн үнэлж магадгүй маа. Тэд манай хойч үеийнхний хөрөнгийг өнөөдөр юу ч үлдээхгүйгээр сүйтгэж хоослсон байх магадлал харин өндөр байна. Сайдууд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олохгүй байх заалтыг зөрчсөн төдийгүй албан тушаалынхаа давуу талыг ашиглан хүний өөрөнгөө хуйлдан хувьдаа авцгааж байна. Энэ янзаараа бол өнөөгийн засгийн газрын хөлд бид чирэгдэж юу ч үгүй улаан элсэн цөлийг хойч үдээ үлдээж ясаа өндөлзүүлж мэдхээр байна. Араас нь бас стратегийн 16 ордыг энэ засгийн газрын гараар оруулж зартаа лөөж бүдэн цэвдэх сэтгэл хөсөр таягдах гараар самруулмааргүй байна. Эдгээр хүмүүсийн хүсэл шунад хязгаар гэж ирнэ байна уугүй юу? Улсын их хурлын нэр бүхий 9 гишүүн сүү отуултыг нэн дөрөв ерөнхий сайдаас огцруулахыг
өргөн бариад сайн нэрийг биш аль байдаг муугаараа эрх баригчдад дуудууллаа. Харин Монголын ард түмэн тэр 9 үгүүдээ их орон чимээн өргөмжилж алдаршуулж байна. Төрийн өндөр дээд суудалд суулгаж болох хэсэг мөн мөшийг сонгогч түмэн мэддэг болж эдгээр сайдуудтай хариуцлага тооцох цаг ирлээ. Дэлхийд гайхуулах баялагтай орны ядуу ард түмэн үндэстэн дамсан колоничлын бодлогод нухлагдан мөхсөргийн ирмэг дээр тулж ирлээ. Монголчуудын дарих толгойг бэлэн мөнгө тараах аргаар самууруулан Монгол ухаанаа гэсэн харь орны сэтгэлгээг суулгаж гадаадын соёлоор гайхуулах Монголон голж харьд сурчих бодлогыг манад төр барьж байна. Түүх соёл зан занштай улам бүр гээж шашин үндэсний эхлээ мартагнан бичиг үсгийн чадвар багтай бэлэнчлэх сэтгэлгээтэй нэгэн үеийг өнөөдөр боожуулж байна. Энэ бол колоничлын 3 дахь бодлого хэрэгжиж байгаа явдал юм а. Монгол оронд монголоор, монгол зан жаншлаар, ёс суртахуунаар амьдарч байх тэр иргэдийг хөдөлмөр улсынхаа бүтээн байгуулалтаас салгаж мөнгөөр өгчөж байгаагийн цаана Монголыг монголоор нь хөнөх колоничлол явагдаж байгааг харахгүй байна гэдэг улс төрийн харлаган явдал болно. Хүнээ хамгаалж Монголоо монголоор нөгжүүлэхийн төлөө бид хурамчулж байна. Өнөөдөр Монголд шударга ус байна уу? Хоосон амлалтаар хуурам эхлэгдсэн нэгэн удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа үеэ өнгөрөөж дараачих нь хаяан тулж ирлээ. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн амьд байх хэрэгтэй. Амьд байх төрхөө эрхэм нандин эрхийг засгийн газар биелүүлэх онцгой бүрэн үүрэгтэй. Үүргээ амарцсан энэ засагт гэмт алдлагаас хүн ардаа хамгаалах бай тухай үгээ хэлж жагсан иргэдийнхээ өдөөс 7 сарын 1-нд хүчирхийл хэрэглэн гал нээж олон сайхан аавын хүүгүүдийн амь насыг хууль шүүхийн шийдвэргүйгээр цус урсган хөнөөж заримыг нь шархтуулан эрэмдэг эргэтэн дутуу болгож 700 гаруй иргэдийг цэрэг цагдаагийн хүчирхийлэн баривчилж бүхэл бүтэн 7 хоногийн турш цахилгаан бороохон дуу тасалгүй харгас сэрцгийгээр тамлан зовоож эрүүдэн шүүж хэс зэрэгт бөөнөр нь ялт тулган шийтгэж байсныг түүх мартаагүй. Улс төрийн нам төвтэй энэ олигархсан засгаас бид нэн даруй салах ёстой юм а. Хүнээ дээдэлдэг засаг бидэнд хэрэгтэйг улс орон дээр тунхаглан шудраг улсын төлөө гэсэн сэтгэлтэй бүхний нэгтгэх цаг иржээ. Бидний урай дуудлах айл өрх бүрт улс орны өнцөг булан бүрт хурж сонсогдно гэдэгт бид эргэлзэхгүй байна. Буун дуу сонсож шархацсан 10 орчим иргэд дахир дутуу болж ажил амьдралын гэгээн сарвал замаа алдаж ар гэртээ нэгэн насны дарамт учруулагч бас нэгэн зовлон түүнийвэр болж хувирсан. 5 сайхан залууг аратан ч нохоо мэт ангуучлан араас нь машин техникээр хөөж байлдааны автоматаар шүршиж оргисон сонгогч иргэдийн зүрхэнд хорс зэвслийн шар ус хуулж үлдээсэн. Тэр шарх бас эдгээгүй байгаа гэдгийг өнөөдөр санах ёстой. Ардын нам тухайн үеийн Монгол ардын өсгөлт нам төр засгийн эрхийг авах гэж ингэтлээ зэвсгэлж байхад нөгөө хүний эрх хэрэгчлөөний төлөөх тунхагтай арчсан нам нь та нар сайн буудаад сайн устгаад амар тайван өрөө гсэн шиг угтан золгож зөөлөн сэнтээд хамтдаа сууснаа нийгэмд гайх эргэлзэх зэвцэх сэтгэлийг бий болгож үлдээсэн. Сонгогч иргэдийнхээ өдөөс гал нээсэн алуурчдтай улс төрийн нэгэн тогоонд арчсан нам ёс суртахууны үед яаж багтаж байгаа нь нэн хачирхалтай юм а. 5 сайдын албан тушаал арчлын төлөөх 5-5 хүний амьтаа дүүцэж байгаа хэрэггүй. Хаан Чингис цэргийнхэн алагдад дуусахад бичгийнхэн улсаа худалдаж найр тавин жаргах болно гэсэн нь оройр орох санагдсаныг нуух юм. 2008 онд Санжинберт найр тавин хамтарсан засгийн газар байгуулагдсан нь сонгуулийн лөөр болохыг болчлох 7 дугаар сарын 1-ний цус талхыг чандралан ноцлох оюут толгой 5-7 ордыг хамтран цөлмөх улс төр стратегийн хуйлдаан байсныг үнний шалгуур цаг хугацаа оруулж байна. Тэртээ 90 оноос өнөөдрийг хүртэл мөр зэрэгцэн тэмцэж ирсэн нөхдөө хэдэн зуугаар нь хомроглон барьж цагдан гориход эхнээс нь буудаж устгахад албан тушаалын төлөө дууч гаргаагүй арчсан намыг нийгэм гайхан харж байсан. Буун дуу гаргасан нам нь нэрээс олчихсон. Буудуулсан хүмүүс нь арчсан намынхан гишүүнээ бууны суманд оногдож унахад арчсан нам амьсгаа урааж байгаа гишүүдийнхээ цусан дээгүүр алхаж аллаг үлдсэн этгээдүүдтэй гар уйлцаж засгалд орсон. Үеийн үед 100-аас 100-ыг дамжин үлдэх түүх ингэж үчигдэж байна. Эрхчлөөний төлөө инхийн туг барьж ирсэн 50 жагсаал хийсэн сонгогчдийнхоо өдөөс цэрэг зэвсгийн хүчээр цусурсгсан эрхчлөлтийн улс төрийн гэмт үйлдэлийг халахвчилж арчсан нам хүчээ өгснөөр улс төрийн асар том алдаа гаргасан юм а. Буудуулсан, шархтсан, амь насаараа эрсэтсэн, эрүүл мэндээрээ хохирсон, гэм буруугүй атлаа ял сонссон хүмүүст тэдний төл төрөсөд зөөлөн сэлдээд золрогчдод одоо дөнгөө тавих цаг ирлээ. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч гидээд байгаа намаас 2008 оны 7 дугаар сарын 1-ний дагыг ард түмэн ихэх нь гарцаагүй маа. Иргэний нийгмийн байгууллагууд уул ус газар шорооныхоо төлөө царай алтлаа тэмцлээ. Хинч тооссонгүй.
тоохоор улс төрийн хүчинд эдэнд олдсонгүй. Сүүлчийн удаа төрийн ордон руу номоо бишиж, сумаа шүшиж тавьсан. Орон нутгад уул уурхай, од газрын төлөөх жинхэнэ чимээгүй дайнд өвлжээ хурж байгаа алдсан уул ус гол гарах аршаан булаг шандаа бошлуулсан малчид буу барьж үзээч хүчин мөксдөж ирлээ. Лөөчтийн гараас газар нутгаа чөлөөлөх хөдөлгөөн өрнөсөн нь иргэний дайны шинжийг ёролсон давлгаа цаана нь цунамиг тусч ирэхэд үгүйх газаргүй болтлоо хүмүүсийн сэтгэхүй аль хэдийн бэлтгэжээ. Шүүх цагдаа прокурорын байгууллагын ус агаар нэвтрэгдгүй тогтолцоог халахгүйгээр Монголд шударгаас тогтож үйлчлэхгүй. Авилгал газар авч авилгын индексээр Монгол дэлхийд сүүлчийн байр эзэлдэг боллоо. Хагас арчлалтай дарангуул бүхий ийм нэгэн орн болж хуурч байна. Сонгогчдын бараг 60 орчим хувь нь аль ч улс төрийн хүчнийг сонгохгүй гэсэн савлгааг шударгаасыг хүсэн хүлээж байгаа сонгогчдын ердийн олонх гэж ойлгож болно. Яагаад гэвэл бүх нээсүнтэй хань ижлээ өр хөвгтөө бууны суманд алдаж өнчирсэн зүрх тэнд зохилж байгаа. Гол мөрөн уул ус овоо тахлаас өтгүүлж хогорсон хүмүүсийн сэтгэл санаа үнэн үсийн төлөөх зорилгын нэгдэл тэнд бий. Одоо арчсан намд жинхэнэ шинжил дахин хэрэгтэй гэдгийг биэнд онцлон хэлхийг хүсэж байна. Учир нь иргэдийн олонх нь арчсан намыг Монгол орныг хөгжүүлэх улс төрийн түүчээ байж чадна гэдэг итгэлээ хараахан алдаагүй байх гэж би ойлгодог юм аа. Арчсан намдаач биш нийгэмд шударгаас хэрэгжих боломж гарна гэсэн сүүлчийн найдлага юм аа. Өнөөдөр олсон бололт хөгжил дэвшил тоон үзүүлэлт бүхнээр хөөрөн байсах биш алдсан алдаа завхралыг зас залруулж явах нь өнөөгийн Монголын төр засгийн бодлого байх ёстой. 800-ны тэртег эзэн Монгол Чингис хааны төр төсний уламжлалыг дээдлэн сүслэж төрөөн төр шиг улсаа улс шиг засч явах гигэн гэрээсийг биелүүлэх нь бидний эрхэм чухал үүрэг болно. Ингээд хураангуулан дөнгөнөхөд Монголын төр иргэнэ дээдлж Монгол хүн газар нутгад эзэн болъё гэвэл олигарх засгийн газрыг яаралтай тарааж эрх баригч намын удаа дараагийн сонгуулийн лөөрт тээг тавин эслүүлэх чадвартай цорын гац сүргүчин бол арчсан намаа шинжлэхс нэгдмэл ойлголтод зангидж байгаа юм аа. Энэ бол Монголыг аврах түүхэн боломж сонгодог хөлбөр гэдэгт итгэгчийн хувьд би итгэл дүүрэн байна. Сайн ус бүхэн дэлгэрэх болтугай. Чуулганд оролцож нийт оролцогч та бүхэндээ амжилт хүсье. Аль хоногох юм. Энэ явж гэнэ үү те нөгөө Ардчилсан шин тогтолцоогоор энэ 10 минутын бишгээ үзэх юм биш үү? Монгол улс экологи ээлтэй орн болохын төлөө аюулгүй Монголын төлөө хариуцлагатай төрийн төлөө баялагын шудраг хуралдын төлөө нэгсэн Монголын төлөө шудраг бүтээж олонныхаа төлөө хамтдаа хэрэгцээж Монголоо шинжлэх намаар ялгуурлахгүй Монголон шинжлэх зүрх сэтгэлээрэн эгдэн 2012 дугаар оны 2 дугаар сарын 3 Монголын ардчилсан хүчний холбоо анх дугаарчуулан Нэрэгдэс 100 холын бүлэг төрн гарч Монголон шинжлэх төрийн түшээлээр дамжуулж төмөнийхэн төлөө шийдвэр гаргуулж байна. Ард түмэн жинхэнэ утгаараа төрön түшилцэх ардчилсан шин тогтолцоогоор Монголон шинжлэх Монгол улс экологи ээлтэй орн болохын төлөө аюулгүй Монголын төлөө хариуцлагатай төрийн төлөө баялагын шудраг хуралдын төлөө нэгсэн Монголын төлөө шудраг бүтээж олонныхаа төлөө хамтдаа хэрэгцээж Монголоо шинжлэх намаар ялгуурлахгүй Монголон шинжлэх зүрх сэтгэлээрэн эгдэн 2012 дугаар оны 2 дугаар сарын 3 Монголын ардчилсан хүчний холбоо анх дугаарчуулан За бид нар хангалттай чуулганыхаа хэлцэх асуудлын дарааллын дагуу чуулганы тэргүүлэгчдээс санд оруулж тоолгын гамс редакцийн гамсыг батлах ажилдаа оръё. За тоолгын гамст тэргүүлэгчдээс санд оруулъя. За манай чуулган төлөөлөгчдөө дотроос өөр санал байвал нэмж нэрээ төвшүүлнэ. За тоолгын гамст Д гам баяр, Б анх баяр, Эр оюун гэрэл нарыг нэр дэвшүүлэхээр санал оруулж байна. За өөр саналтай төлөөлөгчд байна уу? За өөр саналтай төлөөлөгч байхгүй бол тоолгын гамсын бүрэлдэхүүнийг томилох саналтай чуулган төлөөлөгчд мандат өргөнө. За баярлалаа. Татгалцсан байна уу? Алга байна. За тоолгын гамсыг хуралдаж дараагаас сонгож мэдэгдэхийг хүсье. Ингээд
Гамбаяр, Анхбаяр, оюун гэрэл нарыг хуралдаж, Долон гамсыга даргыг сонгож тэргүүлэгчд мэдэгдэнэ. За редакцийн комиссд Б цэнцэрэн, Ил од гэрэл, Г алтан цэцэг нарыг санал болгож байна. За чуулганы төлөөлөгчдөөс өөр санал байна уу? За өөр санал байхгүй бол эдгээр 3 төлөөлөгч цэнцэрэн, од гэрэл, алтан цэцэг нарыг редакцийн комиссийн бүрэлдэхүүнээр батлахыг дэмжиж байгаа чуулган төлөөлөгчд мандат өргөнө. За баярлалаа. Татгалцсан байна уу? Алга байна. За редакцийн комиссийг байраа эзэлж ажилд орохыг урьж байна. За бид хэлцэх асуудлын дарааллын дагуу сая Арц Сүнсний холбооны үндсэн илтгэлийг одоо тавьж танилцлаа. За энэ үндсэн илтгэлтэй холбоотой Арц Сүнсний холбооны өнгөрсөн 2 жилийн одоо үйл ажиллагаатай холбоотой тайлан одоо материалуудыг бол бүх чуулган төлөөлөгч тараасан байгаа. Ингээд энэ саяын тавигдсан үндсэн илтгэл за мөн одоо энэ тараагдсан материалтай холбоотойгоор санал шүүмжилдээ оръё. Ингээд санал шүүмжлэл хүн тус бүрээр 3 минут. Тэгээд цагаа барьж санал шүүмжлэлд тодорхой хэлхий та бүхнээс хүсье. Ингээд чуулганд идэвхтэй оролцохыг та бүдээс уриалж байна. За ингээд санал шүүмжилдээ оръё. Хинт санал байна. Саналаа хэлэх хүн гараа өргөөд газ саналаа хэлээд явна. За манай Арц Сүнсний холбооны чуулган төлөөлөгчд санал шүүмжилдээ оръё. Илтгэлтэй холбоотой мөн одоо Арц Сүнсний холбооны хийсэн ажлын үр дүнтэй холбоотой асуудлаар санал шүүмжлээ хэлье. За дархан уул арагчаа манай холбоог олон түмэн үзэхдээ ардчлалын одоо шударгуудын нэгдсэн байгууллага гэж нэлээ юм хардаг юм шиг байгаа юм. Тэгээд намайг одоо нэг ийм асуулт асуугаарай гэсэн юм ба энэ сонгуулийн хууль дэндүү одоо шударга биш болоо. Тэгээ энэ сонгуулийн хуулиар одоо сонгуул явуулахгүй арга юу нь байна уу? Өөрөөр хэлбэл одоо За Монголын шинжлэлийн үрэтэ ардчилсан хүчний холбооны анх дугаар чуулга өнөөдөр ордонд болж байна. За энэ хүү чуулганд одоо ямар асуудал хилдэж байгаа, ер нь ямар зорилготой анх дугаар чуулганаа хийж байгаа юм бэ? Энэ талаар Монголын ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч Зандаа үгийн инх болттой уулзаад байна. Тэгэхээр өнөөдөр энэ анх дугаар чуулганы гол зорилго юу вэ? Ер нь ямар асуудлуудыг хилцэх вэ? Арц Сүнсний холбоо байгуулагдаад 2 жил болжээ. 1 сарын 26-нд анхны хурлаа хийжсэн. Тэгээд тэрнээс хойш чуулган гэдэг 4 хэдэг хурлаа анх удаа хийж байгаа. Тэгээ энэ жил бол их онцлогтой жил байгаа. 2012 оны 6 сарын сүүлийн 7 хоногт бүх шатны сонгуул, их хурл орон нутгийн сонгуул зэрэг явагдана л да. Арц Сүнсний холбооны дөрвөн дотор байдаг нэг заалтыг бид бас хэрэгжүүлэх зорилгоор хийж байгаа. Тэр заалт юу вэ гэхээр аль болохоор олон арчилсан үзэлтэй хүнийг бүх шатны одоо сонгуульд оролцуулж, ялуулж, арчилсан үзэлтэй хүмүүсээр төрийг өдөрт оролцоог ихсгэх ийм зорилготой. Тэгээд тэрнийхээ дагуу бид бол төрийн бус байгууллага учраас бид бол нэр дэвшүүлж чадахгүй. Нэр дэвшүүлдэг хэрэгтэй намуудад уриалга гаргах, уриалгынхаа доторх одоо зүйлийг хэлэлцэж батлах ийм зорилготой. Уриалга нь юу гэхээр та нар мөрийн хөтөлбөртөө ийм асуудлыг одоо ингэж шийдэх зүйлийг оруулаач. Тэгэх юм бол Арц Сүнсний холбооны одоо олон 10,000 гишүүн дэмжинэ. Нам харгалзахгүй одоо нэг бишгчийг шинжлэхгүй бид зөв юм ярьж байгаа Арц Сүнстэй улсуудыг л дэмжинэ гэдэг. Тэгээ сүүлийн хэдэн жилийн 20 жилийн одоо монголчуудын санааг зовж байгаа хамгийн асуудал юу нэгээс судлаад байхаар ажилгууд л байгаа. Ажилгууд бүх болохгүй архитект одоо утаа орон сууц одоо бүх юм гарч байгаа л да. Тэгэхээр ажилгуудлыг хэрхэн шийдэж байгаа намыг бол бид дэмжиж, нэр дэвштэй дэмжиж одоо хуучин чи арчилсан уу, би коммунист уу гэдэг ялгаа бол алга байна.
улс орноо одоо хөгжүүлэхгүй гэдэг маргаан алга болсон нь одоо яг яаж байгаа ажилтны нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ? Ажилгүй байгаа хүн өөрөө юу хичээх вэ? Гэх мэтийн газар дээр буусан зорилгоодыг бид өнөөдөр томьёолноо. Тэрээс одоо улс төрийн намууд шиг жилийн 60 мянган хүнийг ажилтаа болгоно гэж лозун бичих бол их амархан байгаа. Тэр лозун бол үндсэндээ хэрэгжсэнгүй шүү дээ. Хэрэгжүүлж чадах ийм гарцууд байна. Манай холбооны бүх аймаг сумд байдаг салбарууд байнга хилцүүлэг явж байгаа л да. Тэр хилцүүлгийн үр дүнд бол төр засгийн бодлогод нөлөөч гэсэн сайжирч байгаа. Одоо тооцоо судалгаагүй хууль гардаг тэрийг одоо засаж залруулж исэн тохиолдолч байна. Тэгэхээр бид бол улс төрийн намуудад мөрийн хөтөлбөртөө санаа авах олон зүйлийн гарцыг хэлж өгнө. Өнөөдөр бол асуудал ярих бол амархан шүү дээ. Юмны үнийг бууруулч гэдэг юм уу жагсаад идэг бол одоо буурхаар боллоо шүү дээ. Гэтэл яагаад өсөөдөө юунд болохгүй байна? Ямар арга зам байна гэдгийг бид байнга цугулж ярьдаг учраас бидний санал бол илүү амьдралтай газар тойрхон байгаа. Улс орноо хөгжүүлэх одоо бодлого төлөвлөлт гэж байгаа. Танахаас одоо тухайлбал хамгийн боломжийн хувилбар одоо юу ах вэ? Ардчилсан хөгжлийн албаны зүгээс одоо хэрэгжүүлж болохоор одоо таны ярьсан сая амлалтууд одоо зорилгууд хэрэгждэггүй гэд тэгж штэ тий. Тэгэхээр хамгийн боломжтой одоо асуудлаас одоо жишээ нь Улаанбаатар утаа шүү дээ. Монгол баялагтай үнэн. Баялагаараа дэлхийд ихний 10-т ордог нь үнэн. Гэтэл нийт хүн ам маань хөгжлөөрөө 100-аас хойш байр эзэлж шít. Орлогоороо 100-аас хойш. Тэгээ яагаад энэ байгалийн баялаг бид нарыг одоо хүний дайтай амьдруулж болохгүй байна вэ гэдэг асуулт гарч байгаа юм л да. Хамгийн наад захын жишээ нь одоо нүүрс бол маш их экспортлогдож байна. Нүүрсэн дээр татвар тавиад тэрүүгээрээ дэд үс зам тавья гэхэд улсын хурлаар тэр бол гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ байгалийн баялагаас татвараар дамжуулан өмнөө толгорцсон байгаа асуудлаа шийтгэж чухал байгаа. 2031 онд $60 мянган хүрэх нэг хүнд оногдох дотоодын нийт бүтэн тэр бол сонин биш. Тэр бол одоо 10-20-30 дахь асуудал л да. Тэр хүртэл бид нар нэг боловсон жорлонтой халуун утастай байшингаар хамгийн минимум 40 квадратаарч байдаг юм уу? Хайлаа байртаа болох. Тийм байртаа болох үндэс бол моргочийн зээл байгаа. Моргочийн зээлийн хүртээмжийг ажил хийж байгаа хүн болгонд хүртээхэд энэ баялагын орлогыг ашиглах хэрэгтэй шүү дээ. Одоохондоо орлого орохгүй байж болно. Санхүүгийн маш олон механизм байна. Монгол улс нэгэнт орлоготой тодорхой учраас санхүүгийн олон механизмыг ашиглаж моргожоо санхүүжүүлэх. Хоёрдугаар моргожоо 2 дахь зах зээлийн хууль батлагдсан шүү. Гэх мэтээр зөндөө олон ажил байгаа юм. Хүлээлгүй өнөөдөр ч хийх бололцоотой, сонгуул хүлээлгүй хийх бололцоотой. Тэгээд ягаад ч юм хийгддэггүй. Тэгээ энийг хийх төлөө бид бол бүх хүнд уриалга гаргаж байгаа. За баярлалаа чуулганд амжилт хүсье. За эрхэм үзэгчдээ бие олонд болж байгаа ардчилсан хүчний холбоо тухай чуулганаас ТV стилгээс орон даяар шууд дамжуулан өргөж байна. За үргэлжлүүлэн та бүхэн хэлнэ. За оюун гэрэл хөвсгөл. За юуны өмнө шудраг усыг эрхэмлдэг ардчилсан үзэлтэй одоо та бүхэнд өнөөдөр Монголын шинжлэх зорилгоор хурж ирж чуулганы хийж байгаа та бүхэнд өнөөдрийн амгалан гаяа. За та бид нар бий ч гэсэн 90 онд яг өнөөдрийн нийгмийг байгуулах гэж бид нар тэмцээгүй, зүтгээгүй. 22 жил бид нар энэ одоо ийм нийгэм байгуулах гэж ажиллаж амьдраагүй. Өнөөдөр хүн болгон ярьж байна. Тэр чигтгээл өчтөр ман намынхны бүгд турал дээр шудраг ёс босч ирж байгаа хүн болгон шудраг ёс алдагдлаа. Шудраг ёсыг яаж одоо тогтоох вэ тухай бас ярьж штэ. Үнэхээр энэ шудраг ёс одоо усаагаар мэд хэрэгтэй болсон та бүхэн бүгд мэдж байгаа. Бид нар манай төрийн бус байгууллага 2 жилийн өмнөөс энэ асуудлыг тавьж одоо бас тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн. Өнгөрсөн энэ 3 жил гаруй хугацаанд манай ардчилсан хүчний холбооны одоо удирдлагууд улсын хурлд байгаа гишүүд үнэхээр сөрөг хүчний дуу хоолойг хүргэж шудраг усны төлөө тэмцэн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Бид нар ч ихсэн бас орон нутгата бас одоо энэ шудраг усыг тогтоох гэж нийгэмд одоо энэ хууль ёс завхруулагчдыг бас одоо
таслам зогсоох гэж зөндөө их тэмцсэн, та бүхэн ч гэсэн тэмцсэн байх гэж ингэж бодож байна. За та ялангуяа шударгаас хаана алдагдаад байна гэхээр би бол ингэж үздэг. Энэ дунд одоо шатанд ялангуяа яам, тамгын газар, одоо агентлагууд аймгийн тамгын газарт байдаг гэж. Яагаад би ингэж үзэж байгаа вэ гэхээр Хүсгэл аймгаар жишээ авахад Хүсгэл аймаг одоо энэ 4 жилд ман намынхаа ирэх барьж байгаа. За засаг дарганд томилогдонгуудаа шууд одоо 12 ардчилсан үзэлтэй хуучин ардчилсан намын гишүүн байсан хүмүүсийг 12 сарын 31-нд 9 хүнийг шууд ажлаас нь халж байгаа. За тэгээд дараа нь тэрний хооронд ямар хүмүүсийг тавьдаг гэхээр ерөөсөө шууд өөрийнхөө үгэнд орохоор өөрийнхөө намын нөхдүүдийг тавьдаг. Төрийн албаны шалгалт болонгууд шалгалтанд өөрөө зэрэгцэж орж ирээд суугаад оноогийн тавиад тэр шалгалт техник удирдаад ингээд явчихдаг. Энд ингээд тэр шудраг бусаар гарч ирсэн тэр төрийн албан хаагчид дараа нь ямар ажил хийх нь тодорхой байдаг. Тэр даргийнхаа үгэнд орж бүх шудраг бус байдлыг одоо хийдгээ. Энэ байдлыг одоо манай ардчилсан хүчний холбоо бас анхааралтай авах байх гэж ингэж бодож байгаа. Дээр нь одоо нутгийн өөрөө удирдах хэсний байгууллага гэж бид нар одоо ярьдаг. Орон нутгийн одоо нутгийн удирдлага. 96 онд бол бас тодорхой хэмжээгээр нутгийн өөрөө удирдах ёс бэхжижсэн би санаж байна. Тэр үед ажиллаж исэн. Бас тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байсан. Нам гэхгүй бас иргэдэд төлөөлж дуу хоолойгоо хүргэдэг байсан. Одоо бол шууд намын өмнөөс сонгогдсон намын дарга нь их баригч намын одоо засаг дарга байдаг. Тэгээд тэднийг нэр дэвшүүлэхдээ өөрийнхөө намын одоо лидерүүдийг нэр дэвшүүлээд тэднэр нь бол тэр намынхаа одоо удирдагчдыг одоо хамгаалаад ямар ч одоо тэр иргэдийнхээ дуу хоолойг хүргэх тэр чадвар нь бол одоо байхгүй болсон. Энийг бас одоо бас хөндөж та бүгдийг бас тавиасаа гэж ингэж боддог. Дээр нь төрийн албан хаагчдыг одоо шатны иргэдийн хуралд нэр дэвшихгүй болсноор одоо иргэдийн хурлын чадвар муудсан. Ялангуяа суманд орон нутагт одоо тэнд чинь төрийн албан хаагчид нэр дэвшил сонгох боломжгүй болохоор малчид, чэнжүүд одоо нэг жижиг дэлгүүр хашаа эрхэлдэг ийм хүмүүс ямар ч боловсрал төрийн албаны анхан шатны мэдэгдэхүүн ийм хүмүүс сонгож байгаагаар бол бас нутгийн удирдлагыг одоо хөгжүүлэхэд төлөвшүүлэхэд их муу нөлөөтэй байгаа гэж ингэж хэлэх гэсэн юм аа. За ер нь бол одоо энэ манай төрийн бус байгууллагын шударга ёс ярьж гарч ирснээрээ энэ асуудлыг дэвшүүлж тавьсан энэ чиглэлээрээ бол тодорхой үйл ажлуудыг бас нарийн болгож хийх байх гэж ингэж бодож байна. За баярлалаа Өнгөрөлд. За өөр манай тэр доор нэрээ аймгаа хэлээд байлаа. За тэр доор микрофон өгөөрэй. За та бүгдээ За ардчилсан хүчний холбооны анх дугаар чуулганы зочноор бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Дэмбэрлэл ирсэн байна. Тэгэхээр ардчилсан хүчний холбоонд бас таныг ирсэн их сони харагдаж байна л да. Иргэний зураг ногоон намын даргаар саяхан томилогд. Та яагаад энд хүрэлцэн ирэх вэ? одоо яагаад болдгүй энэ ч одоо хүн урьж явах чинь ирэлгүй яах вэ? Энэ чинь бол Монголоор шинжилгээ гэсэн нэртэй энэ төрийн бус байгууллагын хурлшууд энд чинь төрөл бүрийн намын хүмүүс, нам бус хүмүүс ихэнх нь ингээ байж. Тийм учраас намайг ингээд урьжсан тэгэхээр би ирээд одоо бас энэ хурлын тийм ээ үйл явцыг ажиглаа сууж байна. Энэ Монголоор шинжилгээ ураатай ардчилсан хүчний холбооны бодлого үйл ажиллагааг ер нь та хэрхэн үйлддэг өндөг вэ? Ардчилсан хүчний холбоо Монголоор шинжилгээ гэсэн чиглэлээр одоо телевиз одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шилбэл ТМ телевизээр үлээд ороо 7 хоногт шилбэл тэгээд энэ Монгол болж бүтэх бүх юмыг өөрсдийнхээ гаргав. Би бол тэр нэг үл дэмждэг. Мэдээ ширэг санал нийлэхгүй олон зүйл бий л дээ. Гэтэл би энэ Монголын чиглэлгүй болохоо хэлсэн байна шүү дээ. Тийм учраас гэж байгаа нэргэн болгон төрийн бус байгууллага энэ байгууллагатай бол бид ер нь бол хамтарч ажилладаг. Бид худалдаа аж үйлдвэрийн танхим төлөөлж байгаагийн хувьд бизнес чинь тийм ээ жижиг энэ хөгжил энэ цаашдаа одоо эдийн засгийн уулуурхаан бус сектор яах юм гэдэг асуудлыг чинь хүмүүс тавиад байна шүү дээ. Одоо бусны яах юм бэ гэсэн асуулт тавьж шүү дээ. Уулуурхаа окей ингээ болоод ингээ явах юм байх юм баг. Гэхдээ уулуурхаан бус секторууд нь яаж өгч
Төвний дотор жижиг дунд бизнесүүд яаж өгч юм? Одоо тийм ямар сандаа эн чинь чуулга хийх гэж. Гэх мэтээр ингээл нэгэнд бол хоримтлагдсан шийдвэрлэл өстой тэгсэн мөртлөө шийдэл нь бас буруу байгаад байдаг юм олон асуудал байна л. Энэнийг л бид бол ярилцчиж шийдэх ёстой ш. Ярилцчиж зөв шийдэл гаргах ёстой. Гэмтэй яхахгүй холбоотой нэг зүйл нь одоо эднийх энэ орны хөгжлийг яаж түргэцгэх вэ? Яаж бодлого чиглэлээр явах вэ гэдгийг бас өөрсдөө судалж гаргадаг. Тэгээд эдний энэ одоо гарцыг хааж байгаа тэр зүйлүүдэд та ер нь санал нийлэх зүйл. Монгол улсад одоо энэ төрөл бүрийн хөгжил яриад байна л да. 2020 он, 2030 он гэл ингээ ярьж байна л да. Би одоо их сонсож байна. Тэгээ нэг юм бүх газрууд нэг томьёоллын хувьд нэг зөв болохгүй л байна. Яг бүр ингээд маш тодорхой. Тэр нь бол би одоо хэлээд байгаа сүүлийн үед энийг би цаашаа Монголд нэвтрүүл 3 үг товтортой, тэнцвэртэй, оролцоотой хөгжил гэдэг энэ үгэн дээр 3 үгэн дээр монголчууд бүх улс төрийн намууд, бүх төрийн бус байгууллагууд, бүх ард түмэн нэгдэх ёстой. Энэ 3 дээр нэгдэхгүй бол энэ юу ч яриад бас л дандаа дутуу шийдлүүд, буруу бодсон дутсан шийдлүүд болно. Өчигдөр 2001 он гэл намын одоо Монгол ардын намын юг сонслоо. Бас телевизээр Монгол хүн 2020 он гэл. Тэгээ энэ дээр харахад яг энэ 3 үгийг ижбэрэн агуулсан тийм дутаад байна. Тийм учраас саяны миний хэлмээр арчсан хүчний холбооны урал дээрээс ч гэсэн тийм гаргасаа гэж бодож. Дотор ардвал бодлогод байд. Энийг бол дэлхийн өнөөдөр сонгоод авцсан. Монгол улс сонгоогүй байгаа. Тийм учраас одоо өөрөө чи явуулдаг тэр усны тухай нэвтрүүл энэ чинь хөгжлийн асуудал шүү дээ. Энэ чинь өөрөө байгаль орчинтойгоо ингээд доктортой хөгжил болж үзэг учраас нөгөө усны хязгаарлалтууд эхэлж эхлэв шүү дээ. Бидний нөгөө хүсээд мөрөөдөд байгаа тэр юмны чинь хязгаарлалт нь эхэлж эхлэв шүү дээ. Тэгэхээр бид буруу бодлого явж байгааг нь харагдж байгаа. Тэгэхээр л одоо тэр лүгөө шилжих хэрэгтэй гэсэн. За баярлалаа, амжилт хүсье. 14-нд. Тэгэхээр өнөөдөр бидний байгуулсан энэ байгууллага маань өнгөрсөн хугацаанд 2-оос ямар ажлыг хийгээд энэ дуу хоолойн тэр хэмжээнд хүрч ийнэ гэдгийг бид нар өнөөдөр харах ёстой. Гэдэг утгаараа бид нар цаашдаа ирээдүгээр нэлээд сайн томьёож үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх. За төрийн ордонд болж байгаа Монголоос шинжилгээ ураатай Монголын ардчилсан хүчний холбооны анх дугаар чуулганаас шууд дамжуулж байна. За энэ холбооны дэд ерөнхийлөгч гав ихтэй уулзж байна. Тэгэхээр анх дугаар чуулганаас та бүхний одоо гаргаж тавих хамгийн гол хөтөлбөр цаашдын зорилго юу вэ? За ардчилсан үзэлтэй ардчилсан Монгол орны иргэд ардчилсан шударгасыг дэмждэг иргэдийн санаачлах дэмжих зорилттой. Тэгээ Монгол шинжилгээ гэсэн ийм эрхэм зорилготой ийм төрлийн бус байгууллагыг байгуулад 2 жил болж байна л доо. Тэгээд шинжилэл гэдэг юм бол толгомцсон асуудлыг шийдвэрлэхийг бас хэлнэ. Мөн болохгүй байгаа асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ. Мөн хууль зөрчиж байгаа асуудлыг сайжруулах, хариуцлага тооцоохыг бас хэлнэ гэж ингэж хэлэх байна. Зүгээр яг би энэ холбооны анги дугаар чуулгандаар бол эдийн засгийн талын асуудлыг хариуцж оролцож байгаа. Тэгээд эдийн засгийн асуудал гэхээр бол манай иргэд үзэгчдүүд сайн мэдж байгаа хаа гэж ингэж ойлгож байна. Хамгийн гол нь хөгжлийн шинэ стратеги гэсэн ийм илтгэл тавих гэж байгаа. Зүгээр яг бодит байдалд бол өнөөдөр эдийн засаг өсөж байна. 20% өслөө, нэг хүн донод дотоодын нийт бүтээгдэхүүн $5,000 боллоо. 30 жилийн дараа $50,000 болох нэ гэж ингэж ярьж байгаа. Гэхдээ яг энэ бол энэ өдөр байр суурийг бол дэмжиж болох юм аа. Гэхдээ яг амьдрал дээр юу болж байна вэ гэдгийг бол бас бид бүхэн бүгдөө мэдж байгаа хаа гэж. Яг энэ эдийн засгийн өсөлт Монгол улсын энгийн одоо өрх гэр энгийн иргэдэд яг наалтсан юм уу? Эсвэл яриад байгаа улсуудад наалтсан юм уу? За яг одоо баян чинэлэг хүмүүсийг улам баян болгосон юм уу? Энгийн иргэдэд эсрэгээрээ туссан юм уу гэдэг энэ асуудлыг бас яхан дүгнсэж үзсэн юм байна. Тэгээд хамгийн гол нь статистик тоо үзүүлэлтээс харахаар ядуурл нэмэгдээд одоо энэ нийт улс орны иргэдийн одоо 40% хувьтай болцсон байх. За ажилгүйдэл их байх юм, орлого багтай хүмүүс их байх юм. Ер нь тэгээд баян хоосны ялгаа ихссэн байх юм байна.
За тэгвэл яг энэ эдийн засгийн өсөлтийг энэгээр нь явуулах юм бол буруу тийш явж байгаа юм байна. Тэгээд танийхаар яг тэр таны гаргаж тавьж байгаа тэр стратеги төлөвлөгөө юу вэ? Тэр ер нь олон оронд бас туршигдсан тусмаа хөгжсөн оронд үргэлж хийгээд явж байгаа. Тэгээ хөгжлийн шинэ стратеги гэж гаргадаг. Тэр нь ерөөсөө дундаж орлоготой иргэдийг тухайн нийгмийнхэн 60-аас дээш болгох. Тэр зорилт руу эдийн засгийн бодит өсөлтийг хандуулах хэрэгтэй гэсэн ийм зорилт. Тэгээд энэ мэдээж энийг хэрэгжүүлэх механизм тогтолцоо, хууль эрх зүй гэдэг ийм асуудал байгаа. Хамгийн гол нь бол өнөөдрийн нэг эдийн засгийн өсөлт энэ бүхнийг одоо жишээлбэл нэг дарга нар ч юм уу эсвэл нэг эрх хурж байгаа Австрийн нам хийцэн гэдэг ойлголт бол энд өөрөөсгөл өсөж байгаа зүйл бол бас бий. Энд бол өвгдөөс үлдээсэн ашигт малтмал. Тэгээд 100 олонний хөдөлмөрлөл байгаа л да. Тэгэхээр яг Монгол хүн Монгол улсын иргэн хамгийн хүчтэй, хамгийн чухал баялаг байх хэрэгтэй. Тэр иргэдийн ажил хөдөлмөр, тэр иргэдийн одоо өөрхийн амжиргааны төвшнөөр дамжсан эдийн засаг болгож өөрчлөх ийм шаардлагатай байгаа. Тэгээд ингэж хэлэх байна. Тий. За баярлалаа, амжилт хүсье. Юу гэхээр хөдөө орон нутагт 6-аас дээш 5-аас дээш ажилласан эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдэд 6 сараас дээш хэмжээний тэнцвэрийн цалингийн урамшуул олгоно гэсэн. Энэ маань аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн онцлог эмчилгээний төв гэсэн 2 мөнгө орсноос хамаарч хөдөө орон нутагт ажиллаж байгаа уламжлалт ангаа ухааны төвийн эмч мэрэгчлэтнүүд, өрхийн эмнэлгийн эмч мэрэгчлэтнүүд, сумдад ажиллаж байгаа эмч мэрэгчлэтнүүд, замун байгалийн голомдолт халдвар төвчөнтэй тэнцэх төвийн эмч мэрэгчлэтнүүдэд огт хамааралгүй болоод энэ одоо тэтгэлгийг тухайн саяын нэрсэн салбарын хүмүүс авч чадахгүй хүрчээд байгаа. Энийг засах ганц шийдэл нь хуульд тухайн одоо дээд орцсон зүйлүүдийг нэрээр нь оруулж игвэл энэ одоо боломжийг эдлэх байгаа. Тийм учраас энэ төрийн бодлого хууль орон нутгатаа одоо хүрэхгүй байгааг нэг илэрлэл гэж ингэж хэлэх байна. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Чуулганыхаа хоролд амжилт хүсье. Байна. За баярлалаа. Дараагийн Батсанд нийслэлийн арчсан хүчний холбооны хэрэг зохицуулагч. За нийслэлийн арчсан хүчний холбооноос нийт хурлын төлөөлөгч та бүхэндээ бас халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ялангуяа манай хуралд хүрэлцэн ирсэн ахмадуу та бүхэндээ бас энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Тэгэхээр арчсан хүчний холбооны маань хурал өнөөдөр бас энэ бэлэг цаг өдөр хуралдаж улс төрийн шинжилэл сонгуулийн цаг хугацаатай бас дөхөж ойртож хуралдаж байгаа явдалд маш их баяртай байна. Ардчилсан хүчний холбооны үндсэн гол зорилго бол энэ төрийн байгууламжийг, төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөё л гэдэг бид зорилго тавьсан. Төрийн байшингаа өөрчлөе, арай дэндүү байна. Төр гэдэг бол ер нь иргэнийг дарамтладаг байгууллага биш шүү дээ. Уг нь иргэндээ туслах үүрэгтэй байгууллага. Манай төр бол иргэндээ тусалдаг биш, иргэдээ дарамтладаг байгууллага болчиход байна. Тэр төрийн хүн сурталыг харъя. Жирийн иргэн хүн зүгээр нэг зөвшөөрөл авахын тулд өчнөө сараар очролдог, авилгал өгдөг, хүн сурталд нь туйлддаг. Энэ байдлаас нь салгая л гэж арчилсан хүчний холбоо байгуулагдсан. Тэр төрийн иргэний эрхийг, хүний эрхийг уландаан гიშгдэг тэр хоосон толгойтой нөхдүүдтэй хариуцлага тооцъё гэж арчилсан хүчний холбоо байгуулагдсан. Тэр авилгал нэхэд байдаг албан тушаалтнуудыг Монголын төрөөс зайлуулъя гэж арчилсан хүчний холбоо байгуулагдсан гэж би боддог юм а. Иргэний эрх, хүний эрх гэдэг бол хоосон зүйл биш ээ. Иргэний эрх, хүний эрх гэдэг бол арчлын амин сүнс. Арчлын амин сүнсийг босох тэр нандин зүйлийг, үн зүйлийг амыг нь барихыг хүсэж байгаа тэр нөхдүүдтэй арчилсан хүчний холбоо хатуу тэмцэх ёстой гэж би боддог юм а. Тийм учраас та бүхэн өнөөдөр арчилсан хүчний холбоо жилдээ нэг удаа хуралддаг биш, одоо сар болгон, өдөр болгон хуралддаг болох ёстой гэж би андууд, найзууд та бүхнээс бас хүсэж байна. Энэ төрд богшчаад байгаа. Монголын төр хүн цогцол үүсгээд байгаа. Монгол иргэдэд монголчуудын амьдралыг хүнд байдалд оруулаад байгаа. Тэр засаг төрийн нөхдүүдэд би хэлмээр байна. Энэ Улаанбаатарчууд утаагаар амьсгалахын тулд Улаанбаатарт амьдраагүй шүү гэж. Цэвэр эрүүл агаараар амьсгалах ёстой. Улаанбаатарчууд тэр замын түгжил бухимдаж зогсохын тулд бид Улаанбаатарт амьдраагүй шүү гэж. Тэр түгжилгүй эрүүл сарвал хотод бид амьдрах ёстой. Энэ орчныг иргэдэд бүрдүүлж өгөхийн тулд бид ажиллах ёстой. Монголын төр монголчуудыг дарамтладаг, монголчуудыг тамалдаг одоо болох ёстой. Монголчуудад тусалдаг, монгол хүний төлөө зүтгэдэг эрүүл сарвал төртөө болохын төлөө бид өнөөдөр хуралдаж байгаа юм.
ардчилсан хүчний төлөө, ардчилсан хүчний холбоо үүний төлөө олон зүйлийг бид хийх ёстой. Олон бодлого дээр бид нэгдэх ёстой гэж хүсэж байна. Тэгээ хурлын төлөөлөгч та бүхэндээ бас амжилт хүсье. Монголын За ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч за энэ холбооны багал орчсон хариуцсан ерөнхийлөгч дэд ерөнхийлөгч баяр сайхантай уулзаад байна. Тэгэхээр ардчилсан хүчний холбоо бол Монгол улсаа хөгжүүлэх, шинжлэх олон зорилтуудыг бас гаргаж тавьж байна. Энд бол яа харахгүй доктортой хөгжлийн нэг үндэс болсон багал орчны асуудал бас давхар явж байгаа. Тэгэхээр энэ анх тугаарч болгондоо та багал орчны ямар асуудлыг оруулахаар зорж байна? За ардчилсан хүчний холбоо байгуулагдаад 2 жил гаруй хугацаа боллоо. За энэ чуулган бол анхны чуулган байгаа. За би ардчилсан хүчний холбооны байгууллагын орчны салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгчийн хувьд энд бас өөрийн илтгэлээ тавья гэсэн ийм бодолтой байна. За ардчилсан хүчний холбооны байгууллагын орчны салбарт баримтлах бодлого бол Монгол улс өөрөө экологийн эталон улс болох ёстой гэсэн. Монгол улс экологийн эталон улс. Ийм эрхэм том зорилго тавьж байгаа. За энэ бол энэ зорилго дотор өөрөө задлаад ярих юм бол маш их олон зүйл ярьж байгаа юм да. Өнөөдөр Монгол улс дэлхийн том корпорац энэ уул уурхайн салбарт тэргүүлж байгаа гэж яригддаг компаниудын экологийн колоничлалын бодлогын ийм талбар болчиход байна л да. За Монгол улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх явцад өнөөгийн бодит байдлыг харахад хонгорын асуудал яригдж болно. За тосон заамрын асуудал яригдж болно. За энэ том гол мөрнүүдийн энэ химийн бодисоор хорцсон ийм эмгэлтэй төрөх байгаа юм л да. Тэгэхээр би түрүү хэлсэн экологийн колоничлалоос гадна ерөөсөө энэ уул уурхайн баялагын төлөө юу ч хийхээс буцахгүй экологийн терроризмын нэг илэрхийлэл гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр бид энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ гэвэл ерөөсөө Монгол улс өөрөө дэлхийд хамгийн өндөр экологийн стандарт тогтоох ёстой гэсэн ийм зүйлийг саналыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр Монгол улс цаашид бид хөгжлийнхаа их том гарааны өмнө ирсэн байна. Энэ гарааны үнд суурь бол яа харахгүй уул уурхайн хөгжил. Гэхдээ би хувьдаа бол уул уурхай бол Монголыг тэргүүлэх чиглэл гэж би хувьдаа хармааргүй байна. Яагаад гэвэл уул уурхайн баялаг бол өөрөө хэмжээ хязгаартай баялаг. Хэмжээ хязгаартай баялаг бол нэгэн цагт дуусахад бид цаашид яаж улс орноо хөгжүүлэх вэ гэж ярих ёстой. Тэгэхээр үүний хажууд бид зэрэгэлдээ хосмор гэж монголчууд ярьдаг энэ биотехнологи, инновац, нанотехнологи ийм зүйлүүдийг давхар нэлээд эрчтэй хөгжүүлэх хэрэгтэй гэдэг ийм байр суурийг илэрхийлж хэлмээр байгаа. Тэгэхээр инновац, нанотехнологи, за нар салхины эрчим хүчийг ашиглах энэ нэмэн үрдэг шингэсэн энэ салбаруудыг давуу хөгжүүлэхгүй бол бидний ярьж байгаа зүйл хоосон хөөс болно гэдгийг дурдж хэлмээр байна. За тэгээд миний ярьсан сая энэ инновац, нанотехнологи, нар салхины эрчим хүчийг ашиглах энэ бүх зүйл чинь өөрөө маш өндөр стандарт буюу экологийн стандарт эталон улс болоход маш төхөмтэй зүйл болно. Тэгэхээр Монгол улс экологи дээлтэй дэлхийн экологийн стандарт улс болёо гэсэн ийм ногоо эдийн засгт улс болёо гэсэн ийм зүйл хэлмээр байна. Яг харахгүй өнөөдөр уул уурхай энэ баялагын төлөө хамгийн 2-дугаар тавигдж байгаа асуудал бол бидний энэ амьдрах орчны асуудал, экологийн доройтол байна л да. Тэгэхээр энэ дэр бас ялангуяа шийдвэр гаргах төвшөнд сэтгэхүй маш том өөрчлөлт хийх шаардлагатай юм шиг байна л да. Энэ дээр та ер нь ямар байдлаар нөлөөллийн ажил? За мэдээж энэ төрөөс баримталж байгаа бодлого бол Монголын төрийн бодлого байгаль орчныг хамгаалах мөнхийн бодлого байх ёстой. Энэ бол би зөвхөн мөнхийн гэж хэлж онцолж байгаа. Яагаад гэвэл бүх үеийн засгийн газар дараагийн засгийн газар ерөөсөө бид энэ экологийг төрийн хамгаалтанд байх ёстой. Тэгэхээр нэг зүйлийг бас онцолж хэлмээр байгаа. Өнөөдөр хөрс хамгаалах хууль Монгол улсын хурал дээр явагдаж байгаа. Тэгэхээр хөрсийг бол зөвхөн нэг шороо гэсэн ойлголттой явж байгаа юм да. Хөрс бол өөрөө үндэсний баялаг. Яагаад үндэсний баялаг гэж хэлж байгааг бол мал аж ахуй бол төрийн хамгаалтын үндэсний баялаг гэдэг. Мал аж ахуй өөрөө нөхөн сэргээгээд яваад байдаг. Хөрс бол өөрөө амьд организм байгаа. Ялцмаг олон төрлийн бактери организмууд амьдарч шимт хэжээлээ өгж тэр хөрсөн дээр бид тариа утаагаа ургуулж байна. Тэгэхээр хөрсийг бид үндэсний баялаг гэж тооцсон байгаа маа. Тэгэхээр дуустдаг баялаг, дуустдаггүй баялаг гэж хэлэх юм бол яа харахгүй хөрс маань бол хайрлаад хамгаалаад авах юм бол энэ зүлжилтээс хайрлаж хамгаалах энэ бол үндэсний баялаг болно. За говь бол өнөөдөр өөрөө яг өнөөдрийнхөө энэ төрхөөр говьдоо бид уул уурхайн олборлолт явуулах юм бол энэ нь цаашид говь биш болно. Яагаад тэгж хэлж байгааг бол Монгол улсын хурлын байгаль орчны байнгын хорооны
орооноос ажлын хэсгийг би ахалж оюу толгой 5 толгой дээр ажилласан. За маш их олон тооны эрдэмтэд судлаачид тэргүүлэх эрдэмтэд судлаачид ажилласан байгаа. За нэг дүгнэлт хийсэн. Говийн гүний усны нөөц өнөөдрийн уул уурхаан энэ технологийн дагуу шахагдсны дараа говийн одоо хөрсний бүтэц энэ ургамал ан амьтан амьдрах нөхцөлгүй болно гэсэн ийм одоо шинжлэх ухааны маш их ноцтой дүгнэлтийг манай ажлын хэсэг гаргасан. Тэгэхээр цаашид өнөөдрийн энэ уул уурхаан технологиор гадны энэ том гүрнүүдийн хуучирсан технологиг Монгол улсад нэвтрүүлэх ийм талбар болсон байгаа тохиолдолд энэ бол одоо аюул нүрлэнэ гэдгийг хэлмээр байгаа. За баярлалаа, танд амжилт хүсье. За баярлалаа. Сайн ажиллаж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Их хурлын гишүүд манай арчилсан хүчний холбооноос сонгогдсон холбоонд одоо гишүүнээр ирсэн их хурлын гишүүд сайн ажиллаж байгаа нь ард түмний одоо янз бүрийн хүндэтгэл хүлээж одоо шилдэг их оромж гишүүд, шилдэг гишүүд гэдэг ийм цол хэрмээ шагнаж байгаа нь бол арчилсан хүчний холбоо бол сайн ажиллаж байна гэсэн ийм дүгнэлт ойлголтуудыг бол нийт иргэдийн дунд бол төрүүлсэн байгаа. Гэхдээ нийгэм улс хөгжинэ гэдэг бол улс төрөөс бол ангид бол байж болохгүй гэдгийг бол бид бас энэ хугацаанд харж байна. Манай их хурлын гишүүд бол өөрснийхөө төлөөлжил ярьдгаас арчилсан хүчний холбоог төлөөж бол юм ярьдаггүй. Энэ бол мэдээж улс төрд орохгүй тулд улс төрөөр одоо та нар улс төр төвжиж байна гэж хэлүүлэхгүй тулд яг энэ чиглэлээр явж байгаа. За ардчилсан үсчний холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн Бат цэцэгтэй бас уулзж байна. Тэгэхээр өнөөдрийн анх дугаар чуулган хийх ажлын хэсгийн ахлагчаар та бас ажилласан байгаа. Анх дугаар чуулганаар ер нь гол авч хэлцэх асуудлын одоо хамгийн нэгдүгээр төр нь юу тавьж байгаа вэ? За тэгэхээр ер нь бол Монголд ярих асуудал бол маш өргөн үрээтэй. Тэгэхээр асуудлаа энэ олон асуудлыг шийдэх ёстой асуудлуудыг багцлахын тулд ер нь Монгол улсын хэмжээнд энэ шударгаас одоо бидний хүсэл хүнлээсэн тэр шударгаас бий болж байна. Ард түмэн маань эрүүл байна уу? Боловсралтай байж чадж байна уу? Энэ эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа энэ байгалийн баялагаас бий болсон энэ эдийн засгийн өсөлтийг үр ашигтай иргэдэд хүрч ийн гэдэг талаар голчлон ярьж байна л да. Ер нь товчхондоо бол энэ айл хаалгаар орохгүй байгаа энэ хөгжлийн асуудлыг яаж айл өрхөд оруулах юм бэ? Үнэхээр эдийн засгийнхаа хувьд Монгол бол байгалийн баялагаараа бол дэлхийд одоо 10-т ордог гэрнэ. Яг энэ иргэдийнхээ орлогоор бол 187 орны 110-т одоо явж байгаа жишээ нэ. Тэгэхээр ер нь манай энэ чуулганы одоо үндсэн одоо гол одоо санаа маань ер нь олигархчин яагаад энэ ард иргэдэд архин думбуулж байгаа юм, архиар мансууруулж байгаа, яагаад эрүүл мэндийн бохир агаараар бохирдуулж байна, яагаад энэ баялаг иргэдэд одоо орохгүй айлын өрхөөр орохгүй байна уу, яагаад худлаа мэдээлэлээр ард түмний одоо аюун тархийг угааж байна, ийм олигархчин ийм цөөхөн хүмүүс одоо баяжих энэ бүр ийм чиг хандлагатай орцсон энэ одоо улс төрийн тогтолцоог халах цаг болсон. Ер нь энэ сонголтоор энэ олигархсан төрийн тогтолцоонд бол сонголтоор алганы амт үзүүлэх болцсон гэдгийг л сануулах. Тэр тусмаа одоо энэ Монголын нийт иргэдэд ийм бодит байдал ийм болсон байна. Бид одоо хамтдаа одоо энэ олигархсан төрөөс салах цаг болсон гэдэг энэ сануулгыг л одоо өгөх зорилготойгоор энэ юу явж байгаа. Чуулган маань хийж байгаа. Гэхдээ чуулганд бол хөдөө гадааны олон одоо төлөөлөгчид ирсэн. Олон асуудлыг бол олон өнцгөөс бол хэлж байгаа. Мөн одоо зөвхөн одоо хэлж хүмжлэх зогсохгүй ямар гарцууд байж болох уу гэдэг энэ гарцуудыг бол үдээс хойш 6 одоо сэдвэр гишүүд маань одоо төлөөлөгчд маань ажиллана. Эндээс бол асар том бодлогын бас баримтчиг гарах хэвээр. Төрийн бас байгууллагынхаа хувьд ер нь бидний өмнө гаргасан энэ арчилсан төрийг одоо яг бодиттой одоо хэрэгжүүлэх тэр хүмүүст хайртай хүмүүсийг энэ төр засагт байршуулахгүй бол өөртөө хайртай мөнгөнд дуртай хүмүүс бол энэ Монгол улсыг бол одоо өдөрдөж авч болохгүй маа гэдэг л энэ зүйл бол бодиттойгоор харагдаж байгаа. Ялангуяа энэ байгалыг бохирдуулж байгаа энэ хүмүүсийн амьдралыг бол үнэхээр хөсөр хайж байгаа эдэр бол Монголын одоо энэ засгийн газрын бодлого, төр засгийнхны бодлого үнэхээр одоо ард түмнийхээ амьдралыг олондоо гიშгсэн ийм нүүр царай бол харагдаад байгаа. Тийм учраас зөвхөн арчилсан хүчний холбоо биш, Монгол хүн болгоны сэтгэл болоод Монголоо өөрчлөе гэсэн сэтгэлтэй хүн болгоны сэтгэлд энэ бол эмгэнэлттэй ийм
асуудал болчиход байгаа. Тийм учраас хүмүүсийн энэ гэрэл гэгээтэй замыг заахад бол тунгалаг одоо төр маш чухал бодлоготой одоо цонхон бүтцтэй ийм төр бол шаардлагатай байгаа гэдгийг бол хүн болгон ойлгож байгаа. Тийм талаар л ярилцж байна. Эндээс гарц хайж байна. Ингээ гарц хэрвээ ингээд бодлогын баримт хүч багслагдаад ирэх юм бол Монгол улсын иргэд бүгдээрээ хамтаараа нэрэлээд энэ одоо асуудлыг зөв одоо шуумд нь оруулахгүй бол бид одоо төвчгүй гэдгийг бол илэрхийлж байна. За баярлалаа. Анх дугаар чуулганд амжилт хүсье. За баярлалаа. Одоо бэхжүүлж ажиллах юм бол бидний энэ ажил бол маш одоо ирч хүчээ авч өргөжин тэлэх юм одоо шаардлагатай юм чухал асуудал байгаа гэдгийг л бодож байна. Тийм учраас анхан шатаа бол одоо нэлээд бэхжүүлж ажиллаж чиг үүргээр хангаач. Ялангуяа одоо манай хөдөө орон нутагт намаас төдөлдсөн төрийн албан хаагч нар энэ одоо ирэх одоо маш их хөндөгдөг. Энийг бол одоо эрх ашиг хамгаалуулахын тулд энэ манай ардсан хүчний холбоонд бол нэлээд ханддаг юм аа. Тийм учраас энэ дээр бол одоо бас нэлээд одоо ажилламаар. Жишээлбэл энэ төрийн албан хаагчийн орон нутгийн сонгуультай холбогдоод зүгээр санал хэлэхэд өнөөдөр төрийн албан хаагч нар орон нутгийн сонгуульд хэрвээ өрсөлдөхөөр бол энэ улсын их хурлын гишүүдтэй адилхан одоо жил 6 сарын өмнө оны эхэнд одоо ажилласаа гарах өргөдлөө өгөх одоо ийм хуулийн зал нэмэлт өөрчлөлт оруулсан байлээ. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч бол нэг цалингийнхаа мөнгөөр амьдардаг цалингийнхаа зээлийг авсан ийм л одоо ингээ ядарсан хүн байдсан шүү дээ. Тэгэхээр улсын их хурлын гишүүд чиг ийм их мөнгөтэй төгрөгтэй болчихгүй энэ улс чинь энэ олон сарын өмнө ажиллаа өгчих юм бол амь амьдралаа яах вүлээ гэдэг нэгдүгээрт бас ийм хүн зовлон байдгийг. Хоёрдугаарт энэ орон нутгийн сонгуулийг энэ шудраг ус гэдэг юм ерөөсөө үнэхээр одоо энэ их хурлыг бол одоо бас энэ хуулийг өөрчлөөд өгч болоо гэж бодсон. Үнэхээр өөрчлөхгүй маа. Өнөөдөр бодит амьдрал дээр иргэдийн хурлыг сумын засаг даргыг бол ингээ 12-3 хүн сонгодог болчиход байна шүү дээ. Манай сум хэд одоо 10,000 хуантай. Тэгэхэд өнөөдөр иргэдийн хурлын нэг 13 хүн суудлаа авчих юм бол олонх болно. Энэ 13 хүн чинь хуйлдаад одоо даргаыг одоо хин нэгнийгээ одоо хуйлдаанаар гаргаад ирдэг нэг ийм дэндүү шудраг ус биш юм байна. Уг нь бол бид одоо хүлээж авах бодож дээрээс хүсэж хүлээсэн юм бол ард иргэдээсээ бас энэ засаг даргаыг сонгодог болох юм бол үнэхээр шудраг одоо сонгуул болж ийм гарч ирэх юм байна. Тэгэхээр энэ хуулиуд гарахгүй байсаар байгаад өнөөдөр хүрлээ. За түрүүний энэ хөвсгөлийн хүнтэй би одоо яг үннийг хэлэхэд санал нэг байна. Өнөөдөр иргэдийн хурал бүхэл бүтэн сумын бодлого барьдаг том одоо байгууллага. Гэтэл өнөөдөр иргэдийн хурлыг зөвхөн одоо төрийн албан хаагчд оруулахгүй болгосноор одоо дөрөвний хэлдэг шиг чэнжүүд, малчид одоо ганц нэг дэлгүүр түүц ажилуулдаг ийм улсууд л одоо иргэдийн хурал төлөөлөгчөөр орж ирж байгаа. Энэ улсууд одоо нөгөө төрийнхөө энэ том бодлогыг, сумын бодлогыг бариад явна гэхэд одоо үнэхээр хүндрэлтэй. Тийм учраас энэ төрөд одоо ажил хийж байгаа олон жил одоо туршлагатай байсан энэ улсууд бол энэ сум орныхоо хөгжил цэцгэлтийн төлөө бол одоо бодол саналаа оруулаад явах юм боломжгүй болсон. Тийм учраас энэ орон нутгийн сонгуул дээр бас яахан бодолцооч ээ. Энэ үнэхээр одоо шудраг бол одоо нийцэхгүй юм болж байгаа шүү гэдгийг одоо бас би хэлмээр санагдаж байна. Тэгээ эцэст нь хэлэхэд бол ардсан хүчний холбоо өргөжид хэлэхийн тулд хамгийн гол нь анхан шатыг аймаг сум багуудад одоо маш их хурц ажиллаач ээ. Тэгэх юм бол одоо бидний ажил бол ялангуяа одоо сонгуул эхэлж байгаа энэ үед бол одоо бас нэлийн үр дүнгээ өгөх болов гэж ингэж бодож байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. За баярлалаа. За ингээд Игор Дэрэнкэлч бас сая асуулттай холбоотой товч тайлбарийнэ. Яг одоо орон нутгийн сонгуулийн үйл яригдж байгаа юу арчсан намын 6 гишүүн засаг газар санал өгөхөөр явуулсан байгаа. Энэ удаагийн хуулийн засаг даргыг шууд сонгодог зүйл орж чадахгүй. Яг гэвэл үндсэн хуулинд хийх өөрчлөлтийг тодорхой хугацаатай үндсэн хуулинд өөрчлөлт хийх боломж хаагдсан байна. Одоо он гарангуут. Үндсэн хуулинд өөрчлөлт хийхгүй бол тэнд засаг даргыг иргэдийн хурлаас нэр дэвшүүлээд дараагийн шатны засаг дарга томилно гэдэг заалт байгаа цагт бол болохгүй мэлээ. Уг нь тийм үндсэн хуулийн өөрчлөлтийг бид санаачлаад явсан. Тэгээд яагаад ч яваагүй. Тэн дээр бол улсын их хурл дахь намууд бол консенсус төрж чадаагүй учраас үндсэн хуулийн өөрчлөлт яваагүй. Зүгээр засаг даргыг ард түмнээ сонгох уу үгүй юу гэдгээр ард нийтийн санал асуулгыг улсын их хурлын
бол орон нутгийн сонгуультаа цуг явуулж болох тийм гарцуул байгаа. Хэрвээ улсын хурл үг хэлээ олж чадахгүй бол ард түмнэрээ шийдүүлдэг тийм хуулийн гарцуул байгаа л да. Тэгэхээр тийшээгээ ч явуулж болохоор байгаа. 1 сарын 1-ээс ажиллаа өгдөг албан агшд бол төрийн жинхэнэ албан агшд байгаа. Төрийн үйлчлэгээ бол орохгүй байгаа. Тэгэхээр бол бүх төрийн албан агштыг хориглоогүй. Зөвхөн одоо тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан агштыг 1 сарын 1-ээс буюу төрийн албанд ажиллачаад улс төрлөө тэр төрийн албаныхаа машин унаа тэнд олсон нэр үндэ ашиглаж ороод байхыг хориглох гэж ийм заалт хийсэн байгаа. Төрийн жинхэнэ алба улс төрийн алба хоёрын заагийг ингэж гаргаж байгаа. Зөвхөн орон нутгийн сонгуул биш улсын хурл ерөнхийлөгчийн сонгуул бүх сонгуул дэвшигч байгаа жинхэнэ албан агштал хамаарч байгаа. За би бас нэг зарлалын чанартай юм л гэсэн энэ 6 өнгийн цаас байгаа. Энэ заалан цугласан 100 гаруй хүн бүгдээрээ саналаа хэлэх юм бол 2 өдөр болох шинжтэй байгаа. Тэгээ бид 2 дугаар хэсэг буюу одоо цай кофений завсарлагын дараа ийм 6 өнгийн хуудсыг тарааж өгнө. 6 өнгийн хуудас ямар учиртай гэхээр манай 2 дугаар хэсгийн хуралдаан бол ажилгүйдлийн шалтгаан ба шийдвэрлэх замууд гэсэн нэртэй байгаа. Ерөөсөө сүүлийн 20 жилийн гол асуудал ажилгүйд л байгаа. Тэгэхээр шударгаас байхгүй бол ажилгүйд л арилахгүй юм байна. Эдийн засгаа сайжруулах, тэгш боломж олохгүй бол ажилгүйд арилахгүй юм байна. Хөгжлийн концепцаа батлаад тэрийгэ дагаж мөрдөж явахгүй бол ажилгүйд арилахгүй юм байна. Боловсролгүй хүн бол одоо ажилгүй чигээрэл байх юм байна. Өвчтөе хүн бол эрүүл мэндийн муу хүн бол бас ажилгүй байх юм байна. Байгаль орчин экологи бас ажилгүйд нөлөөлж яана гэдэг ийм 6 маш товчхон презентацуудыг За ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал өөрийн туяатаа үзэгч та бүхнийг уулзуулж байна. Тэгэхээр өнөөдрийн анхдугааржуулган болж байна. Маш олон санал санаачлалууд бас эндээс гарч ил да. Таны хувьд ер нь ардчилсан хөгжлийн албаны анхдугааржуулганд хүчний холбооны анхдугааржуулганы одоо гол асуудал нь юу вэ? За манай холбоо өнөөдөр 2 жил болж байгаа. Гэхдээ анхныхаа чуулганыг хийж байгаа. За манай бүтэц яг нь ер нь бол яагаад юм удаан бас явж байгаа гэхээр бүх аймаг орон нутгуудаас өөрснийгөө салбаруудыг байгуулах, тэндээс манай бүх энэ чуулганы төлөөлөгчд манай өөрснөө сонгогдож ирж байгаа юм хүмүүс байгаа. Тэгээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас өөрснийгөө аймаг орон нутагт ажилласан. Тухайлх юм бол сонирхлын бүлэг клуб байгуулж ажилладаг манай хамгийн үндсэн одоо анхан шатны одоо тэр зарчмыг бүгдээрээ зарчмаар ажиллаж байгаа. Тийм асуудлуудаа ярьж байгаад ирж байгаа өнөөдөр ийм төлөөлөгчд байгаа. За холбоо маань ерөнхийдөө бол мэдж байгаа одоо манай нийгэмд болохгүй байгаа ялангуяа тулгамдж байгаа нийгэм эдийн засаг улс төр бүхий л хүрээнд одоо хууль эрх зүй тийм ээ дээр нь одоо иргэдийн өөрсний одоо төлөөллийн арчлаас илүү шууд арчил оролцоогоо илүү хангахыг хүсэж байгаа. Энэ их одоо санал хүсэлтийг харагдчихвал бидний үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр манай үйл ажиллагаа бол хилцүүлэг хилцүүлгүүд маань яадаг вэхээр зэрэг тухайн сэдвтэй холбоотой бүх одоо төлөөллүүдийг оролцуулж хийгддэг. Тухайлх юм бол иргэний тийм ээ одоо тухайн мэргэжлийн хүмүүсийн одоо эрдэмтдийн судлаачдын оролцуулаад одоо бид нэр тэр асуудлуудаар хилцээд шийдэл үр дүн гарцыг нь олоод тэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Тэгээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол бид нэр бага хугацаа юм шиг байсан боловч маш их ажлуудыг хийж амжуулсан. За энэ маань бол ерөнхийдөө манай холбооны одоо ерөнхийлөгчдөд ерөнхийлөгчөөр ажилладаг улсын их хурлын гишүүдийн одоо идэвхтэй ажиллагааны үр дүн тэгээ ялангуяа улсын их хурл дээр хууль болж боловсрогдох тийм ээ хуулийн төсөл санаачлах за тэр өөрснийхөө хуулийг одоо сурталчлах дээр нь одоо энэ зөрчигдөж байгаа хууль эрх зүйн актууд дээр ажиллах за энэ ажлууд дээр бол манай улсын их хурлын гишүүд маш их санаачлагтай ажилладаг. Дээр нь манай бүх хилцүүлгүүдээр улсын их хурлын гишүүд өөрснөө бүр биечлэн оролцдог. Тэгэхээр зэрэг их хурлын төвшнөөс өксүүлээд анхан шат хүртэл бүх хүмүүсээ оролцоо одоо хангагддаг учраас манай холбооны үйл ажиллагаас сайн явсан болов уу гэж ажлын албаны даргын хувьд бодож байна. Тэгээ өнөөдөр бид нэр одоо энэ чуулганаас ялангуяа 12 он болвол одоо манай монголчуудын хувьд одоо бидний ирээдүй ямар байх вэ гэдэг одоо шийдвэрлэх он. Ер нь бол мэдээж бид нэр энэ одоо парламентын засаглалтын оронд бол тийм ээ бидний одоо амьдрал бол энэ арчлалын засаглалаар хэрэгжиж байгаа нөхцөл мэдээж улс төрийн сонгуул бол хамгийн чухал үүрэгтэй. Тэгэхээр бидний ирээдүй ямар байх вэ гэдэг энэ шийдвэрлэх учраас энэ дээр бас арчил хүчний холбоо өнөөдөр ямар байр суурьтай байх юм бэ гэдэг хамгийн гол нь өнөөдөр бас ярилцсан. Тийм тэгээд цаашдаа
одоо аймаг орон нутгуудаас маргаашгүй яг бидний бас дотоод ажил аймаг орон нутгуудынхантай уулзсан ялангуяа орон нутагт ямар асуудал тулгамдж байгаа гэдэг бид нар бас тэдэртэйгээ ярилцсан. За энэ дээр ч гэсэн бид нар ямар бодлоготой байх юм бэ гэдэг гарцуудаа шийдлүүдээ бас ярилцсан. Ийм л ажил болно да. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Мэдээж одоо сайхан төрийн одоо юу буруу ажиллуулж байна. Одоо тэр хоорондоо маш их ингээд эвсэлгүй байдаг. Одоо төрийн бодлого үнэхээр алдагдсан. Одоо ерөөсөө эвсэлгүй одоо аав ээж хоёр эвсэлгүй бол яаж ядуу? Яаж одоо хоолтой байх вэ? Тэ одоо амьдрал их сүрдэг шүү дээ. Тэгээд одоо энэ ажилгүйд архитектыг бол би арих бол илүүц. Бүгд их орноор одоо ард түмэн мэдж байгаа. Хамгийн гол нь яг үзэл бодолтой үнэнч байгаасай. Тэгээ энэ ярьсан хэлсэндээ одоо үнэнч байдаг л байвал их сайхан байна. Тэгээ яг энэ чуулганд оролцож байгаа нөхд минь уушлаарай. Та бүхэнд амжилт хүсье. Яг тавьчихсан бөгөөд ер нь ийм сайхан ордонд орж ирээ та бүхэндээ ард түмэнд магадгүй үгээ хүргэж байгаадаа баярлж байна. Хамгийн гол нь бол арчлалыг тийм ээ анх байгуулахад бид нар одоо 20 эдэх настай ямар нөөцтэй гоожуулж тастаа нэр ямар ч тийм ирээдүйд их сайхан том одоо албан тушаалд хүрнэ энэ гэж бодоогүй ард түмэн бид нар сайхан нийгэмд өрнөдөө гэж бодож юмсан шүү. Гэтэл бас юм биш байдаг гэдгийг энэ олон жилд нь 20 эдэн жилд бол харлаа мэдэрлээ. Гэхдээ ер нь энэ их олон юмд би хандж анхаарлаа ханддаг л да. Гэхдээ ингэж жүжиглж байгаа хүмүүс их байдаг л да. Яг үнцэн. За. Одоо та бүхний хүчин зүтгэл орноо. За ардчилсан хүчний холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн Батата одоо үзэгч та бүхнийг уулзуулж байна. Тэгэхээр ардчилсан хүчний холбооны өнөөдрийн анх дугаар чуулганд таны одоо бодож ирсэн тийм ээ гол түрүүн бас нэлээд ширүүхэн үг хэлж ирсэн. Тэгэхээр гол зүйл юу байсан бэ? 2 жилийн өмнө анх ардчилсан хүчний холбоог байгуулж байхад бид нэр тодорхой зорилтуудыг дэвшүүлж байсан л да. Юу гэхээр нэгдүгээрт ардчилсан хүчний холбоо бол улс төрийн байгууллага биш юм а гэж. Хоёрдугаарт ардчилсан хүчний холбоог байгуулахдаа иргэдийн сайн дурын үндсэн дээр одоо байгуулах нь зүйтэй юм а гэж. Нэгэнтээ одоо ардчилсан олон намууд байж хахад бол ардчилсан хүчний холбоо гэдэг төрийн бас байгууллага байгуулад тэр нь үр дүнтэй ажиллаж чадах юм болов гэсэн асуудал одоо аяндаа босч ирсэн л да. Тэгээ бид ямар ч байсан идэвхтэй зохион байгуулж ажиллая гэсэн зорилт тавиад ингээ бүх аймагуудад чуулган хийгээд ардчилсан хүчний холбоогоо сурталчлаад ингээд 2 жил өнгөрлөө л доо. Энэ хугацаанд юу харагдаж байна гэхлээр ардчилсан хүчний холбоонд иргэд бол маш идэвхтэй оролцож байна. Улс төрийн янз янзын намын төлөөлөгчид оролцож байна. Өнөөдрийн чуулганы байдлыг гэсэн та бүгд анзаарсан байх улс төрийн янз янзын намын төлөөлөгчид, нам бус хүмүүсүүд бол олноороо ирсэн байгаа. Тэгэхээр улс төрийн тавцанд тоглолт хийж байгаа ардчилсан нам болоод ардчлалын бусад намууд иргэд ардчилсан иргэдийн хүсэл мөрөөд